Олон нийтийн сүлжээ буюу сошиал орчныг хяналттай болгож, хулгай дуураа хяналтгүй болгож авах гэж байгаа талаар дээдсүүд ярилцаж хэллээ. Шудраг өнний тол зогсож байсан мэт харагдаж байсан Жаданба генералын хүү энэ хоёр гишүүн энэ хуулийг өргөн барих гэж байгаа тухай сурагч дуулдаж хэллээ. Одоо бид нар хэлээд байгаа. Тэр хуулийг гаргаач та нар. Ямар хууль? Энэ мэдээллийн аюулгүй байдлын тэмэр аюулгүй байдлын хууль гэж. J2 гишүүн гэтэр нэлээд явуулсан байхгүй болно. J2 чуулна бас юмыг өргөн хардаг. Залуу хүн аюулгүй сайн л та. Ер нь энд ганцхан шалтгаан байгаа юм. Ердөөд хулгайч нар эдсэн усаа нуух гэж байгааг ойлгоход нэг ухаан шаардлагагүй л дээ. Нэг хэсэг нь хийсэн хулгай дуураа илэрчихгүй хэмээн айсандаа энэ хуулийг зүтгүүлж байхад нөгөө хэсэг нь хийх гэж буй хулгайгаа нуух боломжийг хан сошиал орчныг хянахаар зүтгүүлж байгаа юм. Ер нь энэ хуулийг санаачилсан болон энэ хуулийн талаар ямар нэг тайлбар хийж санаа тавьж байгаа хэн бугайг нь ч гэсэн хулгайч эсвэл хулгай ээгэр шийдчихсэн хүн юм байна хэмээн ойлгож болно. Ер нь ч тийм юм. Цэвэр хүнийг хинж оруулах чадахгүй л дээ жишээ нь одоогоор ядарсан ард түмэнд ноогдож буй цорын ганц эрхчлөөл сошиал ертөнц буюу олон нийтийн сүлжээ байгаа юм. Чухал үүнийхээ үчээр уур бухимдлаа тайлж төр зуурхан жатгаа тавьширж байгаа хүмүүсээс үүнийг нь булаагаад авчихвал юу болно гэж бодож байна. Бухимдлаа тэд хаана илэрхийлэх вэ? Гудамжинд л гарахаас өөр аргагүй болно шүү дээ. Тэр цагт юу болно гэж бодож байна? Ёстой хогчнд болно доо луурч та. Та нарын тэр хуульчин ч та нарыг хамгаалж дийлэхгүй болно гэсэн үг.